За 27 дугаар хичээл даа. За даа гэдэг нь түрүүчийн хичээл дээр ингээ дээр нь толгой залгачвал том гэж үзсэн тийм ээ. За гэдэг нь болохоор хансны тайлбар хичээл дээр ямар утгатай, ямар үг төгтэй бүгдийн тайлбарлалцсан байгаа учраас тэр хичээлээс тайлбар үзээрэй. За нийлээд том гэр буюу бултаараа бүгдээрээ гэдэг хэсэг байна. Тэгэхээр даа айчи баоз бултаараа бүгдээрээ дуртай идэх баоз бууз. За чи гэхээр эдэн тийм ээ. Ай гэхээр хайртай, дуртай. Орж ийн дагаад уншлаа. Даа айчи баоз. Даа айчи баоз. За дараагийн өгүүлбэр. Даа баятхэн хөр хаваа гэнэ. За хөр хаа цай уун баач нь саналаа хэлдэг тийм ээ. Баятхэн цагаан өдөр буюу өдрийн цагаар тэгэхээр даа баятхэн хөр хаваа. Даа баятхэн хөр хаваа. Good. Сайн байна. Дараагийн жишээ өгүүлбэр бүгдээрээ дуулахгүй хоолоо идья гэнэ. За дуулахыг юу хичээлээ? Чангэ гэжсэн тийм ээ. Чангэ. Гэ гэдэг нь дуу, чан гэдэг нь дуулах, буяа гэхэлэр хэрэггүй байсан. Тэгэхээр бултаараа бүгдээрээ дуулахгүй. Чи цай ба хоолоо ногоогоо идцгээе л даа. За цай гэдгийг бас тайлбар хичээл дээр хансны тайлбар хичээл дээр тайлбарлсан байгаа хүүхдүүхтэй тэндээс үзээрэй. Бүгдээрээ такси бариад үгүй дагаж уншин тийм ээ. Дагаад уншлаа. Чи цай ба. Чи цай ба. 大家不要唱歌。大家不要唱歌。吃菜吧。За бүгдээрээ такси бариад дэлгүүр рүү явъя гэнэ. За бүгдээрээ даа зуо суун. Өгүүлбэр яадаг вүлээ? Логик дараалалаар явдаг тийм ээ. Эхлээд суун. Хаан суух юм? Чүү зүү чөө такси. Таксийн зуулаа дараа нь яг уу чүү явна. Хаашаа явах уу? Чаоши супермаркет. дагаад уншлаа. Чү чаоши ба. Чү чаоши ба. 大家坐出租车。大家坐出租车去超市吧。За өнөөдөр үзсэн үг. 大家бултаараа бүгдээрээ гэсэн үг байлаа.